Ланту дээрээс цогсон амьдрал доор зүйл хайсан зүйлинд байсан иргэн тойрноо харлаа эргүү юмнууд ичдөө 2024 уута бацгаа сайн дурахтай бүгд ирсэн. Ихний бодлосоо би ичлээ. Ичдийн ууд 2024 оны бэлгийн баг ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Сайн удаагаа эндэл тусан. Сайхан зөвхөн идэсэл би осон. Цаг үе их өөр болсон байна. Үүнэр бол бид нарт хийх ажил үлдээх байсан байна. Тэгээд хөшчүүд бол нэг юм таваа могоо хаваад олон үйлчлэл нөлөө явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй юм араас нэг юм нэрээ явж байгаа. Тийм юм багцсан ингээд сайхан байна. Сая бүр ингээ юу вэ? 2000 билгчин зүгээр цагийн төр болж. Нэрнгээс л яг өвлийн үгний бааз нэг иймэрхүү байдаг болов гэмээр тэгээд бүгдөө засаа охин амтнд хуурч халдуулж байгаа тусчихлаа. Маргаашийн түгээлтэнд 2000 билег бэлэн болсон байж шиг байна. Тэгээд задгаа билег хангалттай дээрэс нь 2-3 газрын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд руу бас 150-20 морин ингээд билэгнүүд бэлтгэсэн. Нийтдээ нэг 2500 орчим билэгний болтууд хийгдэж дуусчих шаардлагатай. Тэгж гоё юм. Амар их хүмүүний хүч хөдөлмөр их орд юм байна. Бахархаж байна. Айгу одоо хүмүүстэй танилцаад тэгээд хамгийн гоё нэг хүүхдүүдэд ингээд билет тараахаар ингээд өөртөө сэтгэлээр хийж байгаа болохоор амар гоё байна. Ланту дээрээс цогсон. Яг тэр айлыг олоод очиж байгаа олж өгж байгаа хүн нь болохоор бас өөрөөрөө бас багтдаг. Ингээд шалгалтаа тараад тэгээ хурж ирсэн болохоор амар гоё юм. Энэ дархлаа дэмждэг тийм гааны амттай зэн гэж байна. Ялангуяа нөгөө нэг ухааны голомт дамжиж байгаа хүүхдүүдэд нь очиж байгаа гэдэг утгаараа айгуу гоё хэрэгцээтэй бэлэг бид нарт төгсөнд баярлалаа. Монсын зүгийн малтай витаминыг тараад Ами тамигханда баярлалаа. энэ жилийн иждийн удын онцлог жоохон хүүхдүүдэд дархлаа нэмэх гэсэн онцлогтой болохоор витамин С мэг ерөнхийдөө бол хүүхэд болгонд өгөх зорилготойгоор оруулж байгаа. Утааны маск болон үрэл хүүхдүүдэд өгч байгаа. Энэ бол тэгэхээр хамгаалагч дэвтэр гэдэг дэвтэр байгаа. Тэгээд энэ жилийн ичдийн уутад зориулагдаад гарч байгаа. Хамгаалагч дэвтэр маань ичдийн уутын бүх бэлгэнд орж байгаа. Тэгээд дээрэс нь орон нутгууд руу бас явцсан манай ичдийн орон нутгийн 4 салбарын хийж байгаа ичдийн уутын хамрагдж байгаа хүүхдүүдэд бүх хүүхдэд бас очиж байгаа гэсэн. Бүс ялгахгүй хурч очдог гэдэг юм маань айгуу гоё. Хүүхэн ирээ ичдийн бүтээ. Сайн дураараа илээд орсон. Салж чадахгүй тэгээд үлсэн. Сайн удаагаа эндэл тусан. Сайхан зөвхөн идэсэл би осон. Заахны шимжлэгтэй туландаа уурга хатгаад байгаарэ. Хоол үлдээн гэж байхгүй шүү дээ. Хоолны буян гэж нэг юм байдаг шүү. Анхны хайрын шимжлэгтэй кофе. Хоол бол нэрэ үлдээх юм бол тэгээд хайр дуусах болчихвол хондоо болно шүү. За. Дараагийнх нь хэн бэ? Азаа батлнаа тэрийг бол энэ Шинжаа их олон жил сэнгэл явж байгаа. Одоо чи яг хэмжээгээр нь шүү дээ. Энэ яг миний мэдгээр 18 жил сэнгэл явж байна. Заахынд одоо хосоо болоорой. Одоо нэрээ яхавтай манай ахтай залуу амтлаг бол өнөөдөр хоолоор дайж чинь, цайгаар дайж чинь. Яхавтай хүний хийж ирсэн хоолыг аяглаа зогсож байна даа. Сайн дураараа илээд орсон. Салж чадахгүй тэгээд үлсэн. Сайн удаагаа эндэл тусан. Сайхан зөвхөн идэсэл би осон. Сайн дураараа Сая буруу айл руу ороод яг албан ёсны хаягаар нь ирэхэд ийм айл байна. Сэнэнэ. Та зүгээр үү?
энэ удаа азаагчдаас асуугаад эхний байдлаа хэдүүлээ яаж болох боломж хоол хүмүүс авч өгөх ёстой юм уу? Яах ёстой гэдгийг та хэд бас нэг хараад За сайн сууж байна уу? Холбоо өрсөн үү? Яаж холбоо өрж байгаа юм бэ? За мэн миний гоо. Тэднийг мартаж болохгүй муугаа давтаж болохгүй санийг үлгээ зогсоохгүй санаатай ухаахгүй тэднийг мартаж болохгүй муугаа давтаж болохгүй санийг үлгээ зогсоохгүй санаатай ухаахгүй тэднийг мартаж болохгүй муугаа давтаж болохгүй санийг үлгээ зогсоохгүй санаатай ухаахгүй сандурара ихтэй дорсоо сачдахгүй тэгээд үсэ самтаа индэр тосон сахнуфтоо индээс би осон Өглөөхөн бид нар малгай байхгүй 200 малгай худалдаж аваад байжсэн бол үдээс хойш ингээл те бараг хэдэн зуун малгай хүрээд ирчлээ. Өчигдөр бид нар күүртгээ бас шахаад орон нутг руугаа ингээд дуусгацсан байсан бол өнөөдөр дахиад күүртэг ороод ирчлээ. Ус ундаа яая гэж байж л өнөөдөр мянган ус ингээд ороод ирчлээ. Яг ийм гайхалтай ийм зүйлс яг энд юм өрнөдөг болохоор бүх хүмүүс манай сайн дурынхан бүр хөшин залуу өмнөх бүх сайн дурынхан хүртэл яг энэ бүх зүйлийн нэг хэсэг болох ингээд хүсчээдэг. Тэгээ энэ жилийн иждээ уутын онцлог нь бол маш олон хүмүүс ингээд те бүр ёстой тасралтгүй хандив авчихсан. Тэгээд маш өндөр тоогоор яаж. Дээрээс нь нэмээд энэ жилийн онцлог гэвэл өнгөрсөн жилийн иждээ уутыг бодох юм бол бид нар 4 аймаг руу зэрэг бас иждээ уутынхаа түгэлтийн бараануудаас бас тараалаа. Анх удаа явчихсан би нөө Америкийн багт байдаг. Сайн дээр ажиллаж байдаг. Тэгээд яг ичдээ уутад бол дандаа лайв үзчихснээс яг нэг өөрөө олж байгаа. Маш их хайртай богино хугацаанд амжуулт юм байна. Энэ одоо байгууллагын үйл ажиллагаанд сонирхож ирж үзвэл улам илүү үнцэн ямар үнцэн бүтээж байгааг ойлгох бах. Одоо судалгаалгад бол хандлагчдын тоо буураад байгаа. Гэхдээ яг ингээд дунд нь ороод тэр таны зарцуулж байгаа мөнгө, хандуулж байгаа мөнгө юунд зарцуулагдаж хэр их нөлөөлөл үүсгэж байгаа вэ? Хэр олон хүнийг тижээж одоо хөдөлгөж байгаа вэ? Сэтгэлийг тижээж хөдөлгөж байгаа гэдгийг харах юм бол олон их уран зориг орж цаастаа дараагийн жилүүдэд тууштай хаа. Одоо ингээд хичээл семестр дуусч байгаа завгүй үед бас цаг заваа гаргаад олон цагаар ингэж тууштай ажиллаж байгаа. Тэгээд амралтын өдрүүдээр бас түгээлтэнд явхаар улам их ажиллаж гэсэн үг. Энэ бүхнийг тасралтгүй өрнүүлээд ичдээ уут айныг амжилтаа дуусгаж байгаа. Баярлалаа. ихтэй дорсон сачдахгүй тэгээд үсэ самтаа индэр тосон сахнуфтоо индээс би осон Хамдын залгоогийн хүн гişүнг та мөн үү? Яалаа гэж тийм базааш надаас хөгшин шүү дээ. Би чинь гайгүй залуу юм шүү дээ. 11 жилийн өмнө удаатай ороод чи дараас нь толгой иддэг байгааг юм да. Илэгний нөхшөр шидийн орныг давдаг он зүйлүүд байж тээ гэж одоо дурсаж сунда. байсан буглаа нуха болсон үнүүд нисэж байна би яг одооноос Энд байгаа уур амьсгалыг өөр газар мэдрэхгүй байгаа учраас тэгээд. Юунаас болоод нэлээс ургав? За тэнд байгаа ер нь амьдралыг хараад гэх юм уу? Аж байдал, орчин нөхцөл, хандлагч гэдэг юм харилцаа хандлага. Яг түрүү 7 хоногт 12, 13 айлаар ороход ер нь 10 жоохон тийм хэцүү байсан амьдрал нь. Хизээч ингэж маш таагүй ирээдүйд ингэж одоо амьдралд нь нөлөөлөх үстэй гоё гол дурсамжийг ингэж үлдээдэгтэй амар гоё байдаг. Хөө ер нь догтлж जैन өвөө болно. Тэгээд ямар нохоо шүү бас хүлээж байгаа бол гэдэг гоё байна. Дуршлага бол ерөөсөө нохоон дөр их сайн туршлага үлдсэн. Тэгээд нохоо шууг ер нь арын даанаа л гэдэг яга. За уучраа дэлхийн бомбор ганц юм асууж байгаа. Хүртэг хэдэн багт бэлдсэн? 10 нэг баг байхгүй. яг хоолой аадраа. Би таашаа шуудын доктор байгаа. Тэр шуудад орсон. Ямар нэг том шуудаа. Нэг нь шууданд хийсэн мө те? Тий, нэг нь шууданд орсон.
ингээд жаргалтай, хүнтэй бүх цаг үеэ ингээд дундаа найс нөхөр үеийнхээ хуваалцаад өөрийнхөө үеийн хөгжиж гэнэ нэг тусалж байгаа аим баяртай илүү жаргалтай цаг мөчийг хамтдаа хуваалцсан гэсэн. Тэгэхээр өөрөө яваад нүдэрээ харж, биеэрээ мэдэрч, чихээрээ сонсож тэр мэдрэмжийг авч иж хүн тэндээс юм ойлгодог. Тэгээд одоо би энд нэг айхтар туршлага хуваалцлаа гэдэг яг гараад явж үзээгүй хүн бол би бол ойлгохгүй. Гэхдээ аимшигтай гоё байна. Одоо ингээ яг сайн дурын залуучууд маань нэг юм дахин сэргэлтийн үе гэдэг юм уу? Одоо нэг хэсэг бас жоохон итгэхгүй болсон цаг байсан юм аа. Тэгээд ингээ харахад бол залуунаас гэдэг чинь мөнх. Бид нар бол ингээд өнгөрөө явчихдаг юм байна л та. Тэгээд энэ мөнхийн залуунасыг ирч хүчийг харахад бол тэгээд эндээс чинь эргүүлээд ирч хүч урам зориг аваад явж штэ. Ер нь бүгдэнд нь оролцсон. Гэхдээ чадах хэмжээгээр нэг мэдээж амар мундаг байж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд оролцсон. Өөрөө олон жоо хүүхэдтэй тэгээд ажилтай болохоор бас амжихгүй. Өнөөдөр ч гэсэн хамгийн сүүлийнх нь өдөр дээ. Өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн күрдэг гуталтай байсан. Охтуудын болохоор бас боломжийн хүмүүс хандвалаад байд юм шиг байна те. Эрэгтэй өсвөр насны хүүхдүүдэд байдаггүй юм шиг гэж ойлгосон. Тэгээд тэд нэрийг алавчирсан гэсэн. Хиндэл сайн байх га зүг байх га хичээл явчихсан. 2 өрөө. За 3 өрөө. 4 өрөө. Базалт гэдэг 5 төрлийн техник байна да. Онгоолгороо. Хэдөө 5 4 2 Юунийгаа харахаар яг 11 жил минь их өөрийгөө харсан юм шиг болж байна. Өглөө инээж гарсан. Гэтэ орой инээж орж ирнэ гэж бодсон байхгүй юу. Бүгд уйлж орж ирсэн. Тэгээд тэр эмзэглэл, тэр харуулсал тэр одоо ямар нэгэн байдлаар сэтгэлийн өвтгсөн зүйлийг хараад тэр эмзэглэлээ ингэж илэрхийлж байгаа. Өнөөдөр яг адилхан байна. Яг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Гэхдээ өнөөдөр авсан тэр захидлыг уншиж байгаа охин
Өнөөдөр анх удаага амьдралдаа үйл өвгөн харж байгаа амьдралд анх удаага цацгаа хүн харж байгаа тэр хүүхдийн ирээдүйд ямар том гэрэл асж байгаа бид нар мэдэхгүй. Бүүнээр цуглаад ингээ халуун удаан гэр болоод ингээд ажиллаад хүүхдүүд баярлуулаад яваад тэгээд ингээд 2 хоногийн дараа дуусна гэхээр жоохон гонхтой. За 6 жилийн дараа аянда оролцож байна би. Тэр үед бол бид нэр арай цөөхөлтэй байдаг байсан. Арай цар хүрээ маань арай бага байдаг байсан. Одоог бодоход тэгээд ер нь санхүүжил төсөв өдөргээл тэгээд бид нар ч өөрсдөө аргалах гал болох гал айгүй их зүтгэж хичээдэг байсан. Одоо цаг их сайхан болжээ. Хүмүүс хандив их өгдөг болсон байна. Их баярлаж талархаж байгаа бид нар бүгдээрээ. Бүх цаг үед ийм сайхан уур амьсгалтай, ийм өндөр ийм энергитэй байж байгаа бүгдээрээ хөвжөлтэй. Тэгээд сайхан байна да. Энэ эргэж энэ уур амьсгалд орсон чинь надад бүр үнэхээр гоё юм. Би уг нь бол эхлээд одоо амжиргааны түвшин дээрсэн юм уу арай гайгүй болсон юм болов уу гэд андуурсан байлээ. Тэгээд тэр гэр бүлийг хараад бас хэцүү байлууд угаасаа л байдгаараа байж байгаа юм байна гэж бодогцсон. Бүгдээрээ өстой мундаг байна, сайн байна. Бүгдээрэнд нэг талархаж байна. Баярлалаа, хайртай шүү. Хаалтан гэрэж. Лаа төгсөн. Юуны яриа өгөх юм? Ямар яриа өгөх юм? 14 хоног яг 2 өдрийгөө түгээлтэнд яг ингээд уутынхаа яг хандивыг хүлээж аваад тэгээд бэлэг болт болсон юунуудыг яг 14 хоног явлаа. Миний хувьд мянга ичидийг бүтээсэн, ичидийн гэрлийг асааж байгаа хүүхдүүдэд та нарын зүрх сэтгэл үнэхээр хүрч чадсан шүү гэдэг. За ингээд Лантун дохиод төрийн бас байгууллагыг дэмждэг болон ичидийн ах эгч нартаа дэлхийн өнцөг болон бүрт суугаа нийт монголчуудаа шинэ оны мэнд хүргье. Шинэ оны мэнд хүргэе. Энэ цагийн Эгэлгүй Баатрууд бол сайн дурын гişүүд минь юм шүү. Хайртай шүү. Түгэлтэнд оролцож байгаа нийт сайн дурынхан болон лантуучуудаа үнэхээр баатрууд шүү гэж хэлье. Дүүнээр маш их балах чинь та нар маш мөнцөнтэй маш чухал ажил хийж байгаа шүү гэж дахин хэлье. Дүүнэртэй тэгэл амар гой цагийг өнгөрөөгөл ер нь бол лантуугийн гэр яг ч ихнээсээ гэр бүл болсон. Хайртай шүү. Өрөөл цогтой шүү. Хатаж ганцсан хаврын сарнаа шиг хайр минь чи юунд гониглаа гэд дууны л үг юм шүү дээ бид нар чи. Тий. За. Шинэ оны минь та нар юу шинэ оноор яа гэв? Зүгээр л хараад ицсэн өргөлжсэн өдрүүд шүү дээ. За. Шинэ оны миндээ тэгээд одоо сайхан шинэлээрээ. За. Та бивийн хайр хүмүүсээ алар сайхан бусдаас бүү хармал хэрэггүй үгийн тэгээд тийм бүү шигтол хин нэг харахгүй нөхрөө битээдүүлэх архин дарсан нэгнээ шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч мэдэн шүү. Амжилт чи өөрөө алдрын зэрэг төрсөн бол аз жаргалын хаалгыг та нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартдаг. Ганц сайхан нүгээр дутаж яваа хөл гацаагүй тэрийг нь олж хэл. Гадаа нартаж гэрт хүйтэй өдөр газар дээр нэг бус удаа тохиолдсон. Чамаас дурлсан сайхан өвөөний чанга хатаа үгээр битгий гомдоо бүсгийн чамайг хайрлах нь хариуд хайрл чамаас зөөр хүүхэд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан бидний хацар дээр бидний олоо дээр үг хүртэл нэг анзаар зангирч бидний хацар дээр нулимс хүртэл нэг анзаар бөмбөрч бидний зам дээр ав адилхан учир тохиолдно. Бүсгүй доолны нулимсыг нь асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийн дээр өвгөн гардаг. Өнөөдөр чи үйлж нөгөөх нь инээдэгч өөр нэгэн өдөр чи үйлж нөгөөх нь инээ. Үлгийн авал хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй л биенээ хайр. Өргөн хорвол хүн ингэж хайраар дутаж болохгүй. Самтаа энэ коса